Зохиолыг бичсэн Аг Сарнай, зохиолыг уншсан Туул Синди. Дэлхийгээс том хайр. Шин онд өгөхөөр хүн бүрийн сэтгэл догтлол төрж хизээ мүдгүүлгэрт гардагтай адил гайхамшигт адал явдал тохиолдох юм шиг санагддаг байх. Тэнгэрээс бодрон орох цасыг хичээнгүйлэн ажвал цасан ширхэг бүр өөр давтагдашгүй гоёмсог хээдэн хүний мөн чанартай адилхан юм шиг. Эмч химээх мэрэгжил сайханч зогсоо завгүй цуврах өвчтнүүдийг хараад сэтгэл сэмэрдэг ажил. Ундрах эмч ид шидтэй байсан бол нэг ч хүнийг өвчин тусгамааргүй санагдана. Өнөөдөр 2хон настай бяцхан охин зүрхний өвчнөөсөө болж хорвоог орхижээ. Ундрах эмчийг хараад инээдэг байсан хөөрхөн царай нүдэнд нь харагдаад сэтгэлээ тайвшруулахаар ажлаасаа гараад алхаад удаагүй байтал өдөржингөө бүүдийсэн тэнгэрээс цас намуухнаар хаялж эхэлжээ. Цас ороход орчны дуу чимээ намдаж албан байгууллагуудын гаднаа зассан гацуур гэрлэн чимэглэл уламж өнгө нэмэн Улаанбаатар хотын нөгөө их бухимдал замын төгжрээ утаа манан дарагджээ. Зөрөн өнгөрөх хүмүүсийн хазар туяаран алхаа удааширчээ. Ундрах ажил дээрээ хүн бүхний талархал хүндлэлийг хүлээсэн мундаг эмч боловч эмнэлгээсээ гараад явхаараа жирийн нэг нь л ганцаарцсан эмэгтэй болж хувирна. Аав ээж хоёр нь шинэ жилээ Америкт байх том хүүгэндээ гаргана гэд явснаас хойш бүрч гэртээ харах гэж яархаа байжээ. Ундрахын ээж аав 36 хүрсэн охиноо өдий болтол хүнтэй сууж хүүхдтэй болоогүйд санаагаа чилээж өглөж дуулаад ч нэмэр болоогүйд шинэ жилээр ганцаарнг нь үлдээж хашраах санаатай бас цаагаараа хүргэнтэй болчих ч юм билүү гэж нууцхан гордож явсныг үл мэднэ. Цас орсоор хоромхон зуур дэлхий цагаан өнгөөр хужигджээ. Миний хүүчин ойр ноос өс толгоогоо хөөсөртөл угаагаад үхэр долоосон юм шиг самнчаад хаа хүрээд байдаг болов? Ажлаасаа ирээд амархын завдалгүй гараад явчих юм. Энэ хоёр хүүхдээ ч тоохоо байлаа. Намайг байхгүй бол яах хүмүүс вэ та нар чинь? За ээжээ, хүн таксиндаа явахгүй өөр хайчвал гэжтэй. Үйлчилгээний соёл гэж бас нэг юм байна штэ. Одоо ч хүмүүс суух таксигаа их л харж суух юм. Тосмаас л өнөртүүлээд бөөдийгөөд яваад ахаар хүмүүс суухгүй байна штэ ээжээ. Хэцэс бас тэгж голч шилээ зогсож байдаг яасай ахтар манднууд вэ? Хар хүүтэнд таарсандаа л суудаг баймаар юм. Урд нь ус толгоогоо угаахгүй болоод л байдаг. Одоо яачихсан юм? Арай ихнэр авах гэдгүй амтнтай уулзаж уулзраад яваан биш үсттэй Тамира минь. Ээжигээ лекцээ уншиж эхлэхээс өмнө охин хүү хоёроо бушуухан үнсэд гарсан Тамира чээж дүүрэн амьсгаа аваад машинаасаа хотын төв рүү яаран давхлаа. Өө Тамира чи яасаа орой ирдэг юм бэ? Хурд уцаа солиод хүрээд ир. Чамааг хүлээсээр хөштөл суулаа. Уучлаарай. Замын төгжрөл ёстой аймар байла. Би одоохон ингэсээр хувц солих өрөөнд орж бүжгийн хувцаа өмсөд гарахтаа Тамира оох дөөр ихэмсэг нэгэн болжээ. Сайн дурынхны бүжгийн сургалтанд явсаар 3 сар гаруй болсон түүнд бүжиг гэдэг амьдралынхан салшгүй нэгэн хэсэг болжээ. Тамира эхнэр хулантайгаа оюутан ахуудаа гэрлэж охин хүүтэй болсон ч баг хүүгээ 6 сартай байхад нь Турк улс руу ажил хийн гэж явсан хулан тэндээ нөхөр хүүхэдтэй болсноор тэдний хамтын амьдрал нэг л өдөр дуусгар болж Тамира өрх толгойлсон эцэг болжээ. Ажлын хажуугаар 2 хүүхдээ харж хандаж өсгөнө гэдэг им байтугай эр хүнд ч бэрх ажээ. Тамирын ээж нар ханд хүүгийнхээ хүүхдүүдийг өвөлд нь харж өнжөөд 100 болж цэцэрлэг сургууль амрангууд хөдөө мал дээр аваад гарчихдаг насандаа баймгүй ирч хүчтэй хөнгөн шингэн ам хил хурцтай хинээс жааж имээлгүй хэлэх гэснээ хэлчихдэг эмэгтэй. Нархандгай 6 хүүхэд төрүүлж өсгснөөс хамгийн бага хүү Тамир нь сэтгэлийг нэгэхэд чилээн. 13 жилийн өмнө хүн хулан химээх өнчин өрөөсөн асрамжийн газар өссөн намхаан шар охиныг ээж аавдаа авчирч танилцуулахад Тамирын аав нэг л дурамчхан хүлээж авчээ. Хүүгээ өнөө охиноо дагуулад гарсны хойно за хаан минь би ч удахгүй хатан гэртээ морилгот өгч байна. Харин муу хуруун чинээ хүн минь биендээ баймгүй их санаатай хүнд хань болохооргүй хүний үүр дагуулад иржээ. Гэвч яаж ч хороод дийлэхгүй өөрийнх нь туулах амьдрал энэ юм да. Чи сая ажвөө охин би давхар болж
Баадаа минь та чи юу хэлнэ вэ? Хэрвээ тийм айхтар хүүхэд бол эртхэн хүүгээс салгаж авъя. Та арга чарга бодол доо. Энэ олон жил танихгүй олон мянган хүнд мэрэг төөрөг хийлж заяа тавиланган засаж залруулж өгчхөөд хөөрхий баг хүүгээ зөнд нь хайчих юм гэж үдээ. Нар ханд минь дээ. Хүнд яаж ч засаж залруулах гээд болдоггүй оноос нь тавилан бий. Урд насанд хийсэн үйлийн үрийн төлөөсөөр энэ охинтой учрахал ёстой байж. Харин чи минь их хүний уужим сэтгэлээр хүүгийнхээ ирээдүг бодож амьдралд нь оролцохгүй хичээдэг юм шүү. Туулаад гарах тэнхээ хүүд минь бий. Сайхан хүү охинтой болох вэ? Тэр цагт хүүгийн минь нуруу тэнээж нар гарах нь. Охин өөрөө цаг нь болохоор яваад л өгнө. Хүүд минь амны хишиг бий. Нар сар гэрэлтсэн тунгалаг харцтай баруун чихнийхээ ард эрхий дарам мингтэй эмхтэй миний хүүгийн заяаныхаа нь болно. За одоо хөвтий дээ. Тамирын аав нутаг усандаа мэргэн баадаа нэрээрээ алдаршсан буянтаа сайхан хөгшин байсан боловч улс амтны гуйлгаар мэрэг төлөг гүйлгсээр насны тоо гүйцээгүй байхад тэнгэртээ дэвшжээ. Нар ханд ханыхаа хамгийн сүүлийн захиасыг биелүүлэх гэж хичээсэн боловч нэг л мэдгэд хүүгийнхээ амьдралд орооцолчихсан байдаг байлаа. Аргачгүй эцтэй хулан бүсгүй охиноо гаргаснаас хойш ааш зан нь адсагнаас дор болж хавь ойрынхоо бүх хүнтэй хэрүүл маргаан хийж тамираг ажилласаа ирэхэд нь амсгийлгэх завдалгүй охиноо бархируулж орхиод гойж гоодож аваад асрамжийн газрын найзууд руугаа явчихдаг байлаа. Хулангийн ээж Дагимаа дөнгөж их сургуулаа төгсөөд мэрэгжлийн ажлаа хаасаар алтан байгууллагуудын үүд татаж явсаар 3 сар болжээ. Өдөр болгон л ажил хайсаар бүтэл муутай орж ирэх түүнд аавынх нь холын хамаатан доржин ихнэр их л дурамчхан ханддаг боллоо. Угтаа бол оюутны 4 жилээ сургуулийнхаа дотор байранд өнгөрүүлсэн түүнд айлт байна гэдэгч бас хэцүү байлаа. Ажил хайж автобус дамжиж явсаар халаасандах хэдэн задгаа мөнгөнч дуусах тийшээ ханджээ. Оюутны 4 жилийн хугацаанд аав ээжийнхээ байдгийг бараг л барсан болохоор гэрлүүгээ хилчмээ өгөхөөс ч имээн. Би чинь яачсан бүтэлгүй хүн бэ? Хамт нэг ангид сурсан нөхөд минь цөм ажил төрөлд ороод амьдрал нь жигдрээд ирлээ. Гэтэл миний байж байгаа царайг хөөрхий ээж минь намайг диплом авсныг дуулаад хичнээн их баярлсан билээ дээ. Оройд орж ахынд яаж орно? Цэма ихч өнгөн дээр хэлэхгүйч цаанаа л хоолны сав хурдан яваасаа гэсэн харцаар л намайг харах юм. Айлд ингэж нүд үзүүрлэгдэж суухаар хөдөө гэртээ аав ээждээ очдог ч юм билүү. 4 жил сурчаад дөрвөлжин дипломноос өөр гилаах юмгүй харж болохгүй шүү дээ. Ямар ч хамаагүй аргаар ажилд орохдоо л орно. Химэн бодсон Дагимаа хоосон халаасандаа гараа хийгээд 7 буудлын зүг доржин гэрөөд алхлаа. Шил тал болсон саруулхан өрөөнд цомцоон суусан Дагимаа нарийн бичиг хүүхний юу гэхийг хүлээн хуучирч муудсан хавар намрын гутлынхаа хоншоорыг ширтэн суухдаа ажилд ордгол юм бол энэ эмхтэй өмссөн шиг өндөр өсгийд авч өмсчөөд тог хийдэл алхах юм шүү. Надад лав сайхан зохин доо. Хонхны баяраар чингээгийн илүү өсгийдийг гуйж өмсгöd ангийнхан миний хөөрхөн сайхныг магтаад л байсан юм чинь. Химэн тааваараа бодол думбан суусан түүнийг нарийн бичиг хүүхний чанга дуу цочоолоо. Хөөе, чи чинь дүлээ юм уу? Хурдан захирлын өрөөнд орж уулз, одоо гадагшаа гарах гээд байна. Гэхэд сандлаасаа дэрхийн боссон Дагимаа явуут дундаа хувцас засаад хаалга зөөлхөн тогшоод зааг их дуугаар явж орлоо. Өргөн модон ширээний цаана намхан палбгар ир суухаагаад их л албархуу царайтай түүний бичсэн өргөдөл бичиг цаасыг харан суухаажээ. За чи чинь манай ерөнхий нэгтлэнгийн ажлыг сонирхож өргөдлөө өгсөн хүн үү дээ? Тийм ээ. Хөөхөөрхий, дөнгөж сургуулаа төгссөн юм шиг дээ. За тэгвэл ч бүтэхгүй дээ. Манай компанид чинь хин дуртай нь ороод байдаг ч юм биш. Энэ орон тоон дээр ажлын туршлагатай хүн авах ёстой юм. Юу, би сургуулаа улаан дипломтой төгссөн шүү дээ. Ангидаа хамгийн сайн оюутан байсан. Би хийж чаднаа. Ингээд ээрч сандран нүүр улаах бүсгүйг харсан алтан мотор компани гүйцэтгэх захирал буян далай гинт нэгийг санах мэд инэвхийлэн. За тэгэхээр юу л да?
Ажлын байран дээр гараад ирэхэд чинь сургуультай хэр дүн авч байсан чинь биш. Чиний ажилдаа хандах хандлага, хамт олноо манлайлах, шинийг санаачлан бүтээх зэрэг л хамгийн чухал үзүүлэлт болдгийм да. Чи тэгээд ч бага залуу хүүхэд юм. Хамгийн багаас нь эхэлсэн ажлын туршлага чиний хойштын замд хэрэг болно. Чи манайд цаашаага ахиж дэвших хүсэлтэй бол одоо сул байгаа цэвэрлэгчийн орон тоон дээр орчих л доо. Тэгээд ажлаа сайн хийвэл тушаал дэвшиж явсаар нэг л өдөр ерөнхий нэгтлэн болоод даналцаж суухыг хэн ч үгүйсэхгүй шүү дээ. За яамаар вэ? Ахын чамайг дэмжиж ажилд авч болох л юм. Өөрөө л мэд. Гэхдээ түрүүнээс хойш буян далайн хэлснийг толгойд охин суусан дагимаад цаашид өсөж дэвжин ерөнхий нэгтлэн болно гэдэг үг толгойд нь хангинах шиг болж нөгөөтэйгөөр бушуухан ажилд ороод айлын хажуу өрөөж хамаагүй төрөөсөлж доржийн гэрээс явахын хүслэн байсан тул цэвэрлэгчээр орохоор тохирч захирлын өрөөнөөс гарчээ. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн ангийг улаан дипломтой төгссөн ч арт тал санхүүгийн бололцоо байхгүй учраас олигтой ажилд орж чадалгүй байгууллагын цэвэрлэгч болсон дагимаа анх ажилд орсноо бодоход хамт олонтойгоо танилцаж ажлынхаа ойролцоо айлын хажуу өрөө түрээслэх болжээ. Гэвч хүний шавар шавхай шээс бас болсон нойлын өрөө цэвэрлэж хүн бүхний өмнө бөхөлзөж шал угаах амар байсангүй. Жаахан л тисчийн бол мэрэгчлэр ажиллах өдөр заавал ирнэ гэсэн бодлоор 2 сар өнгөрчээ. Захирлаа өрөөнд тань ороод цэвэрлэгээ хийчихв. Гэх дагимаг харсан буян далаа толгойд охин зөвшөөрлөө. За дагима ажил нь хэр вэ? Манад ороод овоо удчихв. Ажил сайн байгаа захирлаа. Би хизээ мэрэгчлэрээ ажиллаж болох юм болоо. Тэр яванда болох л байлгүй дээ. Залуу хүн яарах юу байх вэ? Ингэхэд манай даги чинь хинтэйгээ амьдардаг үлээ. Хүнтэй сууснаа. Аав ээж хөдөө суманд амьдардаг. Нөхөр байхгүй гэж тавчхан хариулсан даги чихтэй алчуураар захирлынхаа ширээг арчхаар ойртоход суудлаасаа босож биеийнхээ чилээ гаргах дөр үзүүлсэн захирал дагиг араас нь гинт тэрэн аваад бэлхүүсээр нь чанга ороон тэрч чихэн дээр нь чи их сайхан бүсгүй юм. Анх хараад л би чамд урлсан. Тийм болохоор ч хажуудаа зориуд авч үлдсэн. Ажил албан тушаал яах вэ? Аажимдаа болно. Харин миний чамайг гих сэтгэл хугацаатай шүү. Захирлаа та ч гинт юу яриад байна? Намайг тавиач дээ. Гаднаас хүн орж ирээд харчихвал буруугаар ойлгох нь штэ. Би ч нэндээ эзэн хаан л гэсэн үг. Хин дураараа миний өрөөнд орж ирэх юм? Бүгд л зөвшөөрөл авч орж ирдэг. Харин чи зөвшөөрөлгүй орж ирдэг ганц хүн нь болж болно штэ. Ах нь ардаа ихнэр хүүхэдтэй. Гэхдээ сайхны өмнө харц буруугүй. Би чам цаашдаа тусалж чадах эрх мэдэлтэй хүн шүү. Гээд үсийг нь шунаглан үнэрлээд гараа авчээ. Дагимаа нэг л мэдхэд буян далайн өмнө өврөө нээжээ. Өөрөөс нь хорой дах гидсэн төрөх төгсөн хүнийхээс дутхгүй бүдүүрч шалхайсан духан халцарч овор дарсан тэр ирийн доор дуртай дургүй эмзэг бүхнээ гарган хэвтэхдээ халбилцсан нүсэр өөхөн биеийн доор цаас адил үрчийн амьсгалт авцсан хэвтэхдээ хурдхан шиг дуусаасаа гэхээс өөрийгөө л бодно. Буян далай албан тушаалаараа далайлгаж цэцэг цэврүү шиг гинэн охтын нулимсыг хичнээн үзснийг бурхан л мэдэх байх. Дагимаа нэг л өдөр жирэмсэн болсноо мэджээ. Учиргүй их өлсөж дарсан ногоо эсгэлэн тараг айраг уумаар санагдаж нэг болж ихтэйх нойр нь хурж ажилдаа ирэхээс ч залхуутаа санагдаж байгаагаа буян далаад хэлвэл чи эмнэлэгт очиод үзүүлээд ир гээд чөлөө өгөөд явуулжээ. 4 сартай жирэмсэн гэдгээ сонсоод гайхах зэрэгцэн яах учраа олохгүй ажлынхаа үүдэнд очин нилээн суужээ. Ажил таарч хүмүүс гэрийн зүг яаран явцгаахаж. Удалгүй буян далай гарч ирэн машин өдөө зүгэлэхэд араас нь дагааж хүний нүд хариулан байж машинд нь суусан дагимаа нулимс туслуулан аха би жирэмсэн болчихжээ. Одоо яах вэ? Гэхэд халааснасаа тамхи гаргаж асаасан буян тогтоох чи чинь хамгаалалтын тэр тавиулахад яадгийн бэ? Тэгээд хэр удсан гин? 4 сартаа гэж эмч хэлсэн. За яан хайсан юм да чи. Хүний хайр даахгүй ийм асуудлаа зохицуулахад яадгийн? Аха би мэдэхгүй штэ. Анх удаа л тантай За би мэдэж байна. Өдий болсон эмэгтэй хүн байж энэ талын юмаа судлаа л да. Чи бид хоёр хүнээс нуугдаж уулздаг хүмүүс. Ямар нэг гэртээ орох гэж байгаа хосоод биш үү? Уйлхаа болж үз. Би нэг арга бодно.
Уул нь чамайг ирэх сараас нэгтлэн болох гэж байсан юмсан. Яа даа вяз. Наад хүүхдээ ерөөс авахуулаад асуудлыг шийдэе. Маргааш нэг хүнтэй уулзаад чамд хэлэмз. Буян далайн зааж өгснөөр ариун хэвлээ эмэгтэйчүүд эмнэлэгт очивол нас тогтсон сайхан ааштай эмч өгтөж авлаа. Охин минь дээ, анхны жирэмслэлт юм бол хүүхдэд хөрүүлснэн дээр дээ. Та нарын насны эмэгтэйчүүд төрхөн зуурын буруу шийдвэрээс болж насаараа үр хүүхдгөө явах хатуу тавиланд унаж байна. Буян далай захирлын хоолын хамаатны хүүхэд гэвүүдээ чи? Юу нөгөө тийм ээ. Тийм. Харин надаас тус болоод өгөөч гэж их гуйсан. Тийм байлаач би чинь эмч хүн шүү дээ. Хамгийн түрүүнд хүний амнаас эрүүл мэнд чухал. Эмчээ би сургуулаа төгсөөд ажилд ороод удааг байгаамаа. Гэтэл яг одоо мэрэгчлэрээ ажиллах боломж гараад ирсэн юм л та. Гэтэл гинт жирэмсэн болсноо мэдээд надад хүүхэд хэрэггүй. Бас эцэгтэй ч гэсэн хэрэггүй. Хүнд хүн илүүддэггүй юм л та. За чи ийм бодолтой байгаа бол би юу хэлэх вэ дээ? Хоол цайгаа сайн идэж уусан уу? Хувцас тайлаад тэр орон дээр гараад хэвт. Эхлэе дээ. Эмнэлгийн үүдээр хевлийгээ дарсаар гарч ирсэн дагимаа нүдэн нулимстайж инээмсэглэл нүүрэнд нь тодорно. Ээж нь чамайг заавал төрүүлнэ. Тэгээд сайн хүн болгож өсгчгөөд хамтдаа сайхан амьдрна химэн ярьсаар гэртээ иржээ. Дагимаа хүүхдээ ахуулаагүй гэдгийг сонссон буян далай хагартлаа уралсан ч хоромхон зуур бие зэхэлж за яах вэ? Хүүхэд хөөхөн. Чи гаргамаар байвал гаргал та. Гэхдээ миний хувийн амьдралд оролцож болохгүй гэдгээ сайн сан. Энэ бол чиний сонголт. Гэхдээ би чамайг гомдоохгүй. Хүүхдээ гаргатал чинь хэд 3 цаас өгнө. Харин дараа нь мэрэгжлийн ажилд орно биз. Одоо ажилласаа гар. Энүүгээр эргэлдээд яах вэ? Хүн амьтны дунд элдв цуурхал тарахтаа амархан гэдгийг чи мэдэх байлгүй. Ингээд дагимаа гэртээ суух болжээ. Өдрөөс өдөр томрох гэдсэндээ түүртэж гэрээс гарч орхооч бүр байжээ. Хаан нэг мөнгө дуусгаар буян далайгийн ажил тарахыг хүлээж машиных нь ойролцоо зогссоор хідэн цаас авдаг байсан ч сүүлийн үед буян далай зүхтаад тааралдсангүй. Халаасны өрөөгөө түрээслүүлсэн айл нь нэг л өдөр өрөөгөө түрээслэхэ болсон талаар дуулгажээ. Хизээ мүдгүй төрөхт өгсөн харж хандах хүнгүй түүнийг хажуудаа байлгахаас төвөгшөөсөн гэдэг нь ойлгомжтой. Өөрийнхөө эд хогшил болох гудас хүнжил халуунтойгоо төмпөн сав цүнхтэй хувцас аваад халаасандаа нэгч төгрөггүй хаачгаа мэдхэ байсан тэрээр орцны жижүүрээс гуйн жижигхэн өрөөнд нь өмбөө цөмбөө юмаа төр хадгалуулаад ажлынхаа үүдэнд очиж хичнээн хүлээсэн ч тэр гарч ирсэнгүй. Аргаа барсан бүсгүй буян далай эхнэрийг гадаад явсан хойгуур хид очиж байсан гэрт нь очихоор шийдэв. Яг орцных нь үүдэн дээр байх сандал дээр суусаар бугундах цагаа харвал оройн 21 цаг өнгөрчээ. Хүлээгээд нэмэргүй гэдгээ ойлгосон дагимаа өглөө эрт ажил дээр нь очихоор шийдэж урамгүйхэн босоод алхаж явтал хажуугаар нь гэлцэл болсон хар машин дайрчих шахан өнгөрөв. Санаандгүй явж байгаа цочсон дагимаа гидсээ даран тонгойж хэсэг суугаад зогссон саяын машинаас бууж ирсэн улсыг ажвал буян далай нилээн халамцуугаар барахгүй хажуудаа дагимаагаас ч дүүш ахуй хүүхэн дагуулчихсан хошоо амаа нийлүүлэх нь холгүй орж яваа харагдлаа. Буяа хаа химэн дуудсаар сандран гүйсэн түүнийг олж харсан буян далай хөмхийгөө зууж үхснээ хийж манай гэрийн ойролцоо эргэлдээд байгаа нь овшвэ чи. Аха би өнөөдөр түрээсэлж байсан өрөөнөөсөө гарахаар болчихлоо. Тэгээд харин танаас тусламж хүсэх гээдэл битгий гай болоод бай. Би чамд анхнаасаа хэлсэн биз дээ. Наад хүүхдээ авахулаа гэж. Надад чам туслаад байх илүүдэ гарсан мөнгө төгрөгөд даан чалга. Одоо завгүй байна. Бушуух эндээс зайл. Ажил гэрийн алинд нь ч ирэх хэрэггүй. Тэгээд ч наадах чинь миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу хэн мэдхийн? Химээ нүүрлөө нулимаад цааш эргэжээ. Дагимаа сайхан сэтгэлтэй орцны жижүүрийн умгар өрөөнд толгой хорогдож хүүхдээ төрүүлжээ. Улаан нэлзраа уйлгнах охиноо хараад түүний сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй. Эмнэлэг дээр хүүхдээ орхио зүхтмаар байсан ч буян далайг бодхоос гол үүд нь гомдол зурж хариугаа авмаар санагдаж тислээ. Эмнэлгээс гараад такси барьсаар буян далайн гэрч шуудхан ирж хонхыг нь дарвал хинбэ гэх эмэгтэй хүний дуу гарсаар хаалганголоо. Сайн байна уу та? Буян далай захирал байгаа болов уу? Сайн. Аалгал байна. Чи юу хөөхтүүлээ? Би буян далай захирлын компанид цэвэрлэгч хийдэг байсан. За, айлг дотогшоо орооч.
Гэх эмэгтэй залуугийн хөнгөн шингийн явдалтай нөхрөө ямар хэрэг тарьсныг ухаарах шиг болжээ. Дагимаа хүүхдээ буян далаа ихнэрт үлдээчгээд өөрийн зам мөрөө хөөхөөр одсон бол өлгийтэй бяцхан охин өөрийг нь ямархан хувь тавилан хүлээж байгааг огтхонч гадралсангүй үнэгчлэн нойрсоор. Буян далай гэртээ ирсэн даруйда эхнэрийнхээ өмнө мэлзэж "Тийм хүн манад ажиллаж байсан үнэ. Байгууллагын харуултай учир ургуулж жирэмсэн болцоход миний хүүхэд гэж дайраад ерөнхий нэгтлэн болгоод өгчихвөл хил ам тарихаа болёо гэд гүгээд байсан хүүхэн л байна. Учрыг нь ойлгоогүй байж хүний хүүхэд аваад үлдчихин." Химэн эхнэрээ эргүүлж загинсаар хуруун чинээхэн төрсүгрээ хүн гэж тоож харахгүй байсаар асрамжийн газар аваачжээ. Хулангийн энэ орчлонд хүн болж мэндэлсэн түүх ердөө л ийм билээ. Төрсөн эцэг гэхээ хэн гэдгийг ч мэдэхгүй мэдээ орсон цагаасаа асрамжийн газраар овоглож үеийнгийн бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж явсаар насанд хүрч Тамираатаа анхны хайр сэтгэлээр гэрлэж үр хүүхдтэй болсон ч урт хоолын зам салаа байсныг хинэнч өөрчилж чадсангүй тус тусын амьдралаараа явжээ. Тамира эхэндээ эхнэрээ эргээд ирэндээ хэмээн хүлээсээр байсан ч нэг л өдөр хулангийн огт танихгүй залуудаа тэрвэрлдээ давхуулсан зургаа Facebook дээр хийснээс хойш сэтгэл шулуудан амьдралынхаа төлөө зүтгэж эхэлсэн. Өдөр нь авто засварын газар машин засаж оройн таксинд явсаар нэгэн химийн амьдралаасаа залхаж эхэлсэн түүнд санамсаргүй танилцсан нэгэн эрхэм бүжиг химээх гайхалтай ертөнцийн үүдийг нээж өгчээ. Тамирагийн бүжгийн клубт ихэнхэнд тэтгэвртэй гарсан ахмад насны хүмүүс байх боловч түүнтэй үе тэнгийн 40 дөхөөд явж байгаа хүмүүс ч нилээд бий. Хамт олон дундаасаа баг гаргаж Хөвсгөл аймгийн төвд болох сайн дурын бүжгийн хамтлагийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор эрчимтэй бэлдэж эхэлсэн эдгээр өдрүүд тунж хурдан гайхалтай өнгөрч байлаа. Бэлтгэлээ тарсан Тамира бүжгийн хувцаа нэмбайлан ивхэж цүнхэндээ хийгээд машиныхаа арын багаажинд сайтар нууж тавилаа. Гадаа цас ороод орчин тойрон үлгэрийн имшгэл харагдах ажээ. Замын төгжрөлд айжуухан гэлдэрсээр газар хороож хид хідэн хүн авч хүрэх газарт нь хүрэгчгээд эртхэн харж амархаар шийдэн хөгжмөө нилээн чангалж бүжгийн хөдөлгөөнөө толгоодоо төсөөлөн явсаар гарцсан дээр ирж зогслоо. Гэтэл ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан таягт тулсан эмээ өрөөсөн гартаа барьсан том цагаан уудтай зүйлдээ түүртэн хальтарч орхилоо. Уутан дотор байсан чихэр талаар нэг таарч Тамираач машин дотроосоо хараад суугаад байж төгдсөнгүй бууж очлоо. "Айлав хүмүүсээ зай тавиарай, хамаагүй хөдөлгөж болохгүй шүү. Би эмч хүн байгаамаа" гэсээр намуухан дуутай цасан цагаан хөрөмтэй бүсгүй олонний дундаас гарч ирлээ. Гар нь хугарчихжээ. Яаралтай гэмтэл явах хэрэгтэй байна. Машинаараа хүргээд өгч жолооч байна уу? Гэхэд Тамира игээл багштаа шалгуулах сурагч шиг гараа өндөрт өргөөж би байна. Хүргээд өгье. Миний машин энэ байна. Гэхэд хоёр залуу эмээг түшин машинд суулгаж нэгэн охин тордоо зүйлийг нь оруулж тавилаа. "Юу эмчээ, та бас хамт явах уу? Би чи имлэгээр явахдаа маруухан амтэн штэ" хэмээн яран хэлвэл бүсгүй Тамира руу нэг сүрхий том харснаа машинд орж суулаа. Тамира таксинд явсаар нүүр хагарч машинд нь орж ирээд суусан хэн бүхэнтэй үг хэлээ олоод сурчсан замын турш элдэв юм хамж хэмжээрсаар буух газар хүргээд өгдөгч энэ удаа нэг л бие барьж хойн суух бүсгүй рүү үе хулгаануудаар харсаар эмнэлгийн гадаа иржээ. Эмээг оруулж мэрэгжлийн эмч нарт хүлээлгэж ар гэрээс нь хүн дуудсны дараа Тамира зориг гарган гараа сонгож "Намайг Тамира гэдэг. Эмчээ, таны гэрт чи хүргээд өгөх үү?" Гэхэд бүсгүй "Миний нэр Ундрах. Хэрвээ та завтаа бол хүргээд өгвөл сайн л байна. Гадаач нилээн оройтжээ." Өгдөө цөөдөө хараад ал баймар сайхан бүсгүй гэрийнх нь гадаа буулгаад хөдлөхдөө дугаарыг нь асууж чадаагүй дэ өөртөө урам хугарсан Тамира замдаа таарсан хэнийг ч авалгүй гэрийн зүг давхилаа. Ундрах гэртээ ороход ил хуйл өглөө гарахад ямар л байсан яг л тэр янзаараа. Аав ээж нь байсан бол хоёр талд нь бүндгнөөдөл хоол унд халааж зөөгөөд тэр далимдаа хүнтэй сууж зээг нь хизээ харуулах хүн бэ гэж асуух зэмлэх хоёрын завсар загинжхаад "Иш муу охин минь, хүн ардтаа тусдаа сүрхий ажил хийж байгаам да. Охиныхоо буйнд жаргаж байна хөө" гэдгсэн. Нэрэл үеийн найзууд минь цөм гэр бүлтэй болоод байхад би яачсан хүн бэ? Ёстой л гутлаач ирснийг нь би тоохгүй, гунхсан нэг нь намайг тоохгүй гэдгэл болж байх шивдэ. Гэхдээ зарим талаараа санаа оноо нийлэхгүй болж бүтэхгүй хүнтэй сууснаас ганцаараа байх нь сайхан ч юм уу да.
Манай Монголд ч өрх толгойлж хүүхэд тэрж хоцорсон хичнээн олон эмэгтэй байгаа билээ дээ. Ингэсээр ээжийнхээ бэлдэж тавьсан буузыг жигнэж идэх гэснээ шөнийн 23 цаг болсныг гинт санаж ганц зүсэм хар талхан дээр шар тос түрхэж идчихэд унтахаар хэвтлээ. Нойр нь хүрсэнгүй. Элдэв бодол толгойд нь эргэлдэж эргэж хөрвөөсөөр. Эхнэр хулангаасаа хойш хэд хэдэн бүсгүйтэй танилцаж дотносох гэж оролдсон боловч гэр хороололд амьдардаг, машин засдаг, дээрээс нь 2-2 хүүхэдтэй нас дээр гарсан ээжтэйгээ хамт амьдардаг гэдгийг нь сонсоод эргэж харахчгүй явсан тэдгээр эмэгтэйчүүдээс болж ахин эмэгтэй хүний тухай бодохгүй урдах амьдралаа үүдэн татаж байр савндч болтгой орё хэмээн зүтгэсээр зогсоо зайгүй ажиллах болсон ч өнөөдөр ундрахыг хараад сэтгэл нь ихэд догдолжээ. Гэртээ очоод ч ундрахын нэгэн адил нойр нь хүрсэнгүй. Алаг нүдэн хөөхөн тэр бүсгүй нөхөртөө болов. Нөхөртөө л байж таарна да. Тийм сайхан эмэгтэй ганцаараа байна гэж юу ахав дээ. Химэн бодсоор шөнийн тэн хагаст зүүд нойрны ертөнцөд умбжээ. Нэг их сайхан цэцэгтэй ногоон талд бөмбөйсөн цагаан гэр бариатай байх юм. Тал хөндийг өрдүүрэн тан цагаан хонь адуу мал бэлчиж тамираа хээр морой эргүүлэн давхсаар гэрийн гадна байх уяан дээр буувал баг хүн гэрээс гүйж гарч ирээд ээж таныг хурдан ороод ирээрэй гэж байна. Дүү сая сэржглээ химээгээд аавыгаа хүлээлгүйгөөд орчихлоо гэж зүүдэллээ. Ямар сайхан зүүд вэ? Мохун минь ээж гээд их л жаргалтай байх шиг зүудлэгдлээ. Ил хэлэхгүй л болохоос нялхамтан ээжигээ санаж л байгаа. Манай хуланч хатуу сэтгэлтэй хүүхэн юм да. Хөхнөөсөө гараагүй хүүхдээ орхиж явчихад удаачгүй хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан. Мөн бүх зүрхтэй хүнээ. Тэглээгээд сэтгэл нь тайван амьдрал нь болж бүтээд явж байвал болоодоо. Муу сайн ч 2 хүүхдийн нэг шүү дээ. Тамираа ажлаа тараад бүжгийн бэлтгэлээ хийж завсар зайгаар нь хүн зөөсөнж ундрахыг хөргөж өгсөн гэрийнх нь хажуу хаваар эргэлдэж ахаад ганцхан удаа таармаар царайг нь хармаар санагдаад байж чадсангүй. Гэвч хүсгэд хясна гэдэг шиг юур тааралдсангүй. Өдий 40 шүргсэн насандаа 16 настай хөвгүн шиг анхны харцаар дурлсан гэдгээ тэр мэдэрчээ. Ажлаа тараад гэртээ очиж хүзүү толгоогоо угаахаар яарч авсан Тамирагийн өмнөхөн замын хажууд нэгэн бүсгүй их л яарч байгаа бололтой дороо эргэлдэн гараа өргөвч машин зогссонгүй. Тамираа зогсоож сайх бүсгүйг хаа хүрхийг асуувал аха 1-р эмнэлэг хүргээд өгөөч аав минь эмнэлэг твтэж байгаамаа би энэ гинт муудаад намайг яаралтай эргэж дуудуулаад даанч машин зогсохгүй та тус болооч гэхэд бүсгүйг суулгаад хэрэндээ л төгжрөл багтаа замаар явахыг хичээсээр эмнэлгийн үүдэнд буулгажээ. Бүсгүй баярлснаа илэрхийлж 20,000 төгрөг өгчхөөд хариу хэлхийн завдалгүй гүгээд явчихжээ. Тамираа бүсгүйг олж мөнгийг нь буцаан өгч аавынхаа эмнэлгийн зардалтч болов нэмрэл гэж өгчхөөд гарах гэж яваад ундрахтай халз тулжчихжээ. Хэдэн өдөр харах гэж тэмүүлсэн хүнтэйгээ таарсандаа баярлсан Тамираа шуудхан л ундрах дээр очиод сайн ундрах юм чэ гэвэл сайн гэд ундрал хажуугаар нь зөрөн өнгөрлөө. Цас будран орсон тэр нэгэн өдөр зам дээр таарсан шигэ цасан цагаан хүрмээ өмсжээ. Тамираа холдоод явчих вэ гэж айсандаа араас нь гүйцэж очиод та намайг нэг л танихгүй байна да. Манай өвчтний ар гэрийн хүн биш үү? Үгүй юу л да. Нөгөө замын гарцан дээр эмээ гараа гэмтээгээд та бид хоёр гэмтэл рүү гэхэд ундрах түүнийг сая л таних шиг болж инээмсэглээд нэрээ тийм штэ. Уучлаарай. Таныг таньсангүй. Өдөрт хэдэн 10 хүнтэй харцдаг болохоор тэдний нэг л гэж саналаа. Тамираа өөрийг нь таньсанд баярлаж ундрахыг гэрт нь хөргөж өгөх замдаа нилээд нүүр хаагарч тэрч бүхэл дугаарыг нь асууж бүжгийн сургалтандаа ирэхийг урьжээ. Шинэ он шинэ жил гарчээ. Хүн бүрэл шинэ хүн болсон мэд өөрийн амьдралдаа шинэ зориг хүсэл тэмүүлэл тавьж түүндээ тэмүүлэх ажээ. Ундрахын аав ээж Америкаас буцаж иржээ. Ажил гэсээр гэрийн бараа хардаггүй байсан охин нь цагтаа тарж ирээд бүжгэнд явлаа гэсээр гараад явчихдаг болсныг тэр орой тасгаар өнгийн машинаар хөргүүлж ирэхийг хид харсан 2 хөгшин ихэд баярлах болжээ. Тамираа ундрах 2 найзалж нөхөрлсөөр 1 жилийг өдөх торгон агшинд Тамираа зориг гарган сүм бөгж барьж сэтгэлээ илчилжээ.
Ундрахын сэтгэлд Тамира аль хэдийн хүндтэй байр суурь эзлэх болсон юм. Ундрахын аав ээж охиноосоо Тамирын тухай дуулж мэдсэн ч хоёр сэтгэл нийлвэл үр хүүхэд харин ч амьдралыг гэрэл гээгээтэй болгоно. Гэхдээ миний охин хүний хүүхдээр хүн хийн гэдэг ухаан төвчээр шаардах зүйл шүү. Хэмээсэн бол Тамирын ээж болоод том охин нь огтхонч халгаасангүй. Гэсэн ч Тамира ундрахтай хамт амьдрахаар шийдсэн байлаа. Тамира найз нэг л айгаад байна. Хойлоо дараа тэгж байгаа танаа гэрийнхэнтэй танилцъя л да. Одоо буцъя. Бүр сандарсандаа гарын алга хөлрөөд байна. Хойлоо гэрийн гадаа ирж гисэн юм чин ороод гарнаа. Чи минь наддаа л идэг. Ээж минь гаднаа хатууж дотроо миний төлөө хүүхдүүдийн минь төлөө сэтгэлээ чилээж үлдсэн насаа зориулж яваа энгийн сайхан ээж шүү дээ. Химээ ятгасаар хамт оржээ. Нар хандгай хүүгээ хөл алдаж гүгээд байгаа бүсгүйгээ дагуулад орж ирэхэд нь тийм ч дуртай хүлээж авсангүй. Монгол ёсоор аягны амсар зуулгачаад буруу хараад суужчихжээ. Харин баг хүү гант тулган эмээгийнхээ нүдийг хариулж байгаад чихрийн тавгнаас нэг ширхэг чихэр аван ундрахын алган дээр тавьж хөөхөн инээчгээд эмээгийнхээ хажууд цомцой тал суужээ. Удалгүй том охин халуунаа давтлагнаасаа ирлээ. Аав нь сүүлийн үед ганцхан л эмэгтэй тухай зогсоо зайгүй ярьдаг болсонд битүүхэндээ гомдолтой явдаг болсон охин хар цагаан дуугүй хажуугаар нь өнгөрч унтлагын өрөөндөө оржээ. Ундрах хүн болсоор ийм үл тоогдсон байдалд анх удаа орж үзжээ. Замдаа том нулимс унахсаар Тамираг ихээхэн сандрагжээ. Ундрахаа уучлаарай. Ийм юм болон чинээ сансангүй. Ээж минь ч яахав дээ хөгшин настай хүн. Бараг надаас илүү хаяад явсан ихнэрт маань гомдож хідэн шүн хүүг минь хүн болох гэж нойроо хугасалсан хүн. Харин охин маань өсвөр наснд хүрч байгаа болоод ч тэрөө нэг л сайн ярилцаж ойлголцож чадахгүй байгаад байна. Чи минь надтай итгээд ахаа жаахан л тисчих. Би чамаага заавал ихнэрээ болгож насан туршдаа хайрлана. Миний өнгөрсөн амьдралын хар толб чиний минь нүднээс нулимс гаргах ёсгүй. Тамира, гэхдээ хоёр хүн хайр сэтгэлтэй байлаа гэд бүхнийг шийдэхгүй шүү дээ. Чамд ээжийнхээ хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж би. Ийм яриа болж өнгөрснөөс хойш Тамира ээж охин хоёртоо ам нээх бүр ундрахыг магтаад амжилт олсонгүй. Тамира хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хотын төвд 3 өрөө шин байр авчээ. Ундрахыг албан ёсоор бэр гуйж шин гэртээ ам бүлээр амьдраад баггүй хугацааг өнгөрөөсөн ч нэг л ивэ олохгүй байлаа. Эмээ, миний цагаан цамцыг угаагаагүй мó? Өнөөдөр багш цагаан цамцаа өмсөөрөө шалгалттай гэсэн штэ. Ийм муухай цамц өмсөж яаж хичээлд очих юм? Хөө момент чамайг хар өглөөгөр хүн цочоогоод хайчихдаг. Яасан чанга дуутай хуухаа вэ? Яахаараа би угаадгийн? Аавыг чи ихнэр гэж нэг хүн энэ гэрт амьдраад байдаг биш үү? Хүүхдтэй хүнтэй суусан гэдгээ эрх биш мартаагүй байлтай. Ажилдаа явхаар өглөөний цай бэлдэж зогссон ундрахын нүднээс өөрийн ирэхгүй нулимс урсжээ. Гэтэл Тамирагийн дуу гарч ээжээ таа ч одоо юу яриад байгаа юм бэ? Халиуна, чи ч 13 нас хүрсэн том охин болж байж ойр зуурын цамц амьсаа өөрөө угааж бай. Хичээлж орохт өглөө наад цамцаа өмсөж яв. Өдөр ирээд өөрөө цамцаа угаан шүү. Химээгээд галтгооны үдээр сэмхийн харвал ундрах нулимсаа арчин цонхоор харан зогсхийг хараад зүрхээр нь хөндөрөлжээ. Энэ мэд жижиг сажиг асуудлуудаас болж тэдний амьдрал нэг л саарал гунигтай байх нь ундрахыг зөв сонголт хийсэн үгүйдээ эргэлцэхэд хүргэжээ. Тамира, найз нь гэртээ очиж хэд хондгийн юм уу? Аав ээжигээ санаад ах юм. Тэгээд чи бит хоёр хитрхи яарч буруу шийдвэр гаргачихсан юм шиг санагдах юм. Ундрах төрсөн гэртээ хараад 5 сар гаруй болжээ. Халиуна охин ээжийг нь орлож гэрт нь ирсэн авгааг явуулчихсандаа их л маадгаар байх болжээ. Харин Тамира ундрахыг өөрөөс нь зогтож уулзгаа болсон сэтгэлээр унаж ажилласаа ирэнгүүтээ өрөөндөө ороод хаалгаа хаачгаад хоол унд ч идэхгүй хэвтээд өгдөг болжээ. Ажил дээрээ өдийн цайнд орохоор түр амс хийсэн Тамирагийн утсанд ээжээс нь зөндөө дуудлага иржээ. Байна уу? Яас их залгаав ээжээ? Гэхэд өөдөөс нь мэгшин ойлгох дуу сонсогдож миний хүүч нь яагаад утсаа авдгүй юм бэ? Мохоо миний эмлэх ухаангүй байна. Хин бэ ээж? Хин ухаангүй байгаа? Ган тулга минь цэцэрлэг дээр очоод чи хурд ирээч дээ.
Тамира яарсаар эмнэлэгдээр ирвэл өглөөхөн инээд алдаад багштаа хөтлүүлээд ангидаа орсон бяцхан хүн хоол идэж байгаад гин тухайн алдаад түргэн тусламжийн машинаар 1-р эмнэлэгт иржээ. Ган тулга хүү сэргсэн ч яаралтай хагалгаа хийхгүй бол амь нас нь дээсэн дөрөөн дээр иржээ. Уйлж сандарсан Тамира нар ханд халиун гурав дээр гидсэн нилээ томорсон ундрах ирж "За та гурав минь сандраад яах вэ? Би гидсэнд байгаа хүүгийнхээ ахын хагалгааг өөрийн биеэр удирдах гин. Ган тулгаа заавал эдгэн" гэхэд нар ханд уйлан ундрахын хөлд сөвдөж "Иш охин минь, ач хүүг минь л аварч хайрал. Иви минь дээ, би давхар болсон байж шүү дээ. Тэнийг хөгшин намайг уучил" гэхэд халиунаа ихэр татан уйлж "Ихчээ, намайг ч бас уучлаарай. Би таныг ээж шиг минь биднийг хаяад явчихнаа гэж бодсондоо муухай харцаж байсан. Та гэртээ буцаад ирээрэй. Би таны сайн охин болж чадна. Үнэндээ манай ангийн охид ээжтэй нууцаа ярьж, ээжтэйгээ хамт дэлгүүр хийсэн гэхэд нь би зөндөө атаархаж, шүн орондоо уйлдаг байсан шүү. Та буцаад гэртээ заавал ирээрэй" гэжээ. Ган тулга хүүгийн хагалгаа амжилттай болжээ. Бяцхан хүүгээ үлгээдэн авч шинэ хүнээр бүл нэмсэн Тамирагийн гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрджээ. "Айлав миний охин, гамаа сайн барьдаг юм шүү. Сүүлийн үеийн хүүхдүүд толгойдоо ёор альчуур зөөхгүй. Энэ ээж их нь альчуур, толгойдоо зүүчих" ингээд хүүгээ хүлд суусан ундрахын үсийг хойшлуулахдаа баруун чихнийх нь ард байх эрхий дарам мингийг харсан нар хандын нүд чийгтэн тэнгэрт хальсан ханаа дурсан санаж бэр охиноо ихрийлэн духан дээр нь үнэрлжээ. Бусдын голоод орхисон амьдралыг дэлхийгээс том хайраар дүүргэсэн ундрах аз жаргалтай өнөр бүлийн эзэн болжээ.